Сайн байна уу? Өглөөний мэнд. Уулзах таатай байна. Тэрээр Рамалагийн ойролцоо Хамасын өндөр албан тушаалт нэхүү Хамасын гэр бүл төржээ. Мосаб Израилийн эсрэг өшөө орслыг зөвхөн эцэг эхийнхээ гэр төдийгүй өсөж оронсон орноосоо ч өөртөө шингээсэн. Таны нэрийг яг хэн гэж дууддаг вэ? Би их олон үйлдвэр сонслоо л доо. Би ч гэсэн их сонсдгоо. Яг үүндээ Мосаб Хасан Юсеф гэдэг. Харин овог маань Дар Халил. Дар Халил гэсэн үү? Дар Халил. Тэгэхээр та Халилаас гаралтай гэсэн үг үү? Үгүй ээ, зүгээр л манай гэр бүлийн овог юм нэртэй. Яг үнэндээ энэ миний одоогийн нэр биш. Хүмүүс энэ нэрээр маань сайн мэддэг. Хувийн нууцлалын үднэс би одоогийн нэрээ нийтэд гаргахыг хүсдэг. Тэгэхээр та одоо өөр нэртэй байгаа мó? Тийм ээ. Шинээрээ зарлаж болохгүй гэж үү? Болохгүй. Аюулгүй байдлын үднэс үү? Илүү нууцлал бас аюулгүй байдлын үднэс. Зарим хүмүүс таныг хөнөөхийг завдаж байгаа болохоор уу? Тийм гэж бодож байна. Яагаад гэвэл маш олон ууртай хүмүүс байгаа. Тэр хүмүүс хэн нэгнийг буруутгаж, хэн нэгнийг золиослоход бэлэн. Бас өөрсдийн өшөө орслоо нялзах нэг хэрэгтэй. Тиймээс миний сайн мэдэж байгаачлан тодорхой бүлгээс над руу чиглэсэн томоохон бухимдал занал хийл байсаар байна. Түүний гайхалтай төв хэдэн жилийн өмнө Хамасын хүү номон хэвлүүлснээр олонний анхаарлыг хүчтэй татсан. Шинэ бэдэд түүнийг ногоон ханхүү гэж хочилдог. Ханхүү гэдэг нь тэр Хамасын өндөр албан тушаалтны хүү учраас ногоон гэдэг нь Хамасын өнгө юм. Алагдах нь надад тохиолдож болох хамгийн аимшигтай зүйл биш. Харин миний сэтгэл өгчгөл үннийг хэлэх ёстойг мэдэж байгаа мөртлөө дуугүй байвал би өдөр бүр үхэж байгаагаас өөрчлөхгүй. Мосаб Израильтай өөрийгөө сэтгэл зүйн түвшинд ижилхэн ойлгох нэгэн том өөрчлөлт болсон. Хамгийн аюултай террорист бол Коран судрын бурхан гэж би боддог. Энэ нь маш аюултай мэдгэл гэдгийг би мэднэ. Түүний Хамасын хүү хэмээх түүх нэг шөнийн дотор дэлхийд даяар хамгийн их борлуулалтаа номолж хуурсан. Ногоон ханхүү хүмүүсийн хамгийн их ярилцлага авахыг хүсдэг хүн болсон. Хамас Палестины хилээс гадуур халдлагыг тийм сонирхолгүй. Тэдний нэгдүгээр зорилт бол Израилийг устгах явдал. Тэрээр хавчлагын үед Америкийн нэгдсэн улс руу шилжсэн ба тэнд иргэншил авч баг зэрэг тайван нам жим амьдрал руу ухарсан. Гэвч дараа нь 2023 оны 10 дугаар сард Израиль залуучууд руу чиглэсэн хдлэгүүлж Мосаб дуугаа сухыг үрдэл зөвшөөрөөгүй юм. Израиль Газын бүсэд өрнөжгүй үйл явдлыг эмгэнэлт явдал гэж үздэг. Энэ бол таны өрөвдөг террористуудын бий болгосон эмгэнэл. Газагийн хүүхдүүдийн төлөө хэн тэмцэж байгааг чи мэдэх үү? Израилийн батлан хамгаалах хүчин. Тэд Хамасыг устгаж үндсээр нь таслан зогсоож байж Газагийн хүүхдүүд эрхчлөөгөө идэх боломжтой болно. Үүнээс хойш түүнд очих занал хийлэл бүр чигссэн. Түүний амнаас байнга аюулт байна. 10 дугаар сарын 7-ны үйл явдлын дараа би нам гүм 50 орчинд үлдэх үү? Эсвэл энэ үүмэн рүү буцаж очих уу гэсэн хоёр сонголттой нүр тулсан. Гэхдээ би үүнийг хийхээс өөр сонголтгүй байсан. Би түүнийг Дарма, өөрийн амьдралын зам гэж нэрлэдэг. Мөн Израиль хүнд байдалд орох нь гарцаагүй зүйл гэдгийг би мэдэж байсан. Учир нь Хамас Израилийг дайн дурж маш эмх замраагүй нөхцөл байдлыг бий болгосон. Та сая маш онцгой үг хэрэглэлээ. Хамас Израилийг дайн дурсан гэж. Израилийг урьсан гэж юу гэлтгсэн бэ? Энэ бол Израиль болон Хамасын хооронд болж буй анхны дайн биш. Тийм. Энэ бол жинхэнэ дайн. Харамсалтай нь өмнөх дайнуудын дараа Хамас өөрсдөө ялсан гэж зарлаж, олон улс тэднийг палестинчуудыг төлөөлдөг гэх хууль ёсны байгууллага мэтээр хүлээн зөвшөөрч эхэлсэн. Харин энэ нь эцсийн дайнд Хамас энгийн иргэдийг золиослох, тэднийг зэвсэг мэт ашиглах стратеги улам бүр идэвхжүүлж, мөрийцөж эхэлсэн. Учир нь Израиль Газад газрын дайралт хийхээр шийдвэл ямар хэмжээний энгийн иргэний хохирол гарахыг Бурханаас өөр хэн ч мэдэхгүй гэдгийг тэд маш сайн мэдэж байсан. Тэгэхээр тэд Израилууд овтлохын өмнө үр дагаврыг нь үрчлэн таамаглажээ. Итгэл дагууч нэр хүндтэй хүнийг авчираад гахаатай ноцолдуулж буй мэт байдалд оруулж байна. Энэ нь анхнаасаа маш тодорхой байсан. Мосаб 10 сарын 7-нд энгийн Израиль залуусыг харгасаар хэцүү үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярихыг хүсдэггүй. Израиль улсын хувьд Газа бүс нутгийн эсрэг үргэлжилсэн дайнд дандаа оролцоод байх сонирхол байгаагүй. Тиймээс нэг төрлийн харанхуй бүс буюу анзааралгүй орхисон зүйл гарсан. Зөвхөн Израилийн засгийн газар ч биш, бусад засгийн газрууд ч мөн Хамас зэвсэгт хүчин байгуулж байгааг харсаар байсан.
Хамас яагаад айран байгуулж байгаа вэ? Энэ бүхэн зөвхөн Израилийн тагнуулын бус CIA болон бусад тагнуулын байгууллагуудад нийтэд мэдэгдэж байсан зүйл. Израиль Газа дахь хүний тагнуулын мэдээлэлтэй холбоотой асуудал байсан. Тагнуулын ажилтан элсүүлэх ажил маш хүндрэлтэй болсон. Яагаад тэрв? Учир нь Хамас Газаг маш хатуу дарангууллаар захирч байсан. Израильтай хамтарсан гэж сэжиглэгдсэн олон хүнийг тэд хяддаг байсан. Тэдний дунд дийлэнх нь гин буруугүй хүмүүс. Тийм болохоор хүн бүр амь насаараа дэнчин тавьж эрсдэл гаргахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Яг тань шиг үү? Би үүнийг цорын ганц шалтгаан байсан гэж хэлэх гээгүй. Бас дэлхий дээрх хамгийн ёс суртахуунтай хүн мэт дүрхсгэхэд энэ сууж байгаа ч юм биш. Надад маш олон сонголтууд байсан. Тэдгээр нь маш хүнд сонголтууд байсан. Та өнгөрсөндөө хийсэн сонголтуудад харамсдаг уу? Би харуулсалтай амьдрдаг хүн шиг харагдаж байна уу? Үгүй ээ. Намайг тийм гэж хэлүүлмээр юм уу? Үгүй ээ. Би чамайг үннээ хэлээсэй л гэж хүсэж байна. Өөрийнхөө үннийг. Би сонголтуудаасаа аль нэгийг нь өөрчлөн гэж бодохгүй байна. Гэр бүлээ сандгүй. Мособын гэр бүл одоо ч Рамалагийн оролцсон амьдардаг. Тэдний холбоо бүрэн тасарсан. Уг хүчирхийлэгч байгууллага болон түүний зорилго зан аран шинг Мособоос илүү мэдэх хүн байхгүй. Ийм төрлийн халдлага Газагаас ирсэн шиг баруун эргэс Израиль руу иж болзошгүй гэж та бодож байна уу? 2023 оны 10 сарын 7-ны хядлагын дараа би ямар ч боломжийг үгүйсгэж чадахгүй. Палестины захиргаанд мянган зэвсгэлсэн хүмүүс бий. Би тэднийг аюулгүй хүчин гэж үздэг. Би тэдэнд итгэдэггүй. Тэд бидний дундах хагаралд маш их сэтгэл дундуур байдаг. Дайснуудаас ямар ч хүлээлтгүй байдаг. Харин Израилийн армийг буруутгах зүрхтээ өөрсдийн хүмүүс тэр маш их бухимдалтай байдаг. Европ дахь Палестиныг дэмжигч талынхны ихэвчлэн мусульмануудын нөлөөнд автсан хүмүүсийн үзэл бодлоос ийм зүйл сонсхийг би ойлгож байна. Тэдний үзий ядалтыг ч ойлгоно. Гэхдээ энд Израилийн армийн мөн чанар, тэд хэрхэн ажилдгийг мэддэг еврей хүмүүс Израилийн цэргүүдэд буруутгаж байхыг харахад үнэхээр хэцүү. Тэд зөвхөн засгийн газрыг, зөвхөн Израиль улсыг, дэлхийд dayak еврей үндэстнүүдийг хамгаалахын тулд амь өрсөн зүтгэж байгаа хүмүүс шүү дээ. Энэ л Израилийн армийн хийдэг ажил. Засгийн газартайгаа асуудал тавиаж болно. Гэхдээ дайны үед ийм аргагүй автаарай. Энэ надад бараг урвалтай адилхан санагддаг. Энэ бол маш ноцтой асуудал. Дайсанд тус болж буй хэрэг. Хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдгээр хүмүүс нүдэ нэх хэрэгтэй. Энэ бол хууль ёсны байдал. Үнэн зөвийн төлөөх том дай. Израиль улс Газад алдаа гаргавал асрах хөхлийн үр дагавартай байх болно. Учир нь энэ л Хамасын анхнаас хүссэн зорилго. Хамас энгийн израильчуудыг барьцаалж Израилийг шившиг болгох зорилгоор өөрсдийн хүүхдүүдэд хүн бамбай болгон ашиглаж байсан. Тэгэхэд яагаад Хамас туслах ёстой гэж? Би Палестин хүн. Гэхдээ би ингэж хэлнэ. Хамас одоо хангалттай. Ард иргэдээ хөнөөж тэднийг мөхөл рүү төөрүүлж байгаа авилгалч удирдагчид бас хангалттай. Чи хизээч Газад очиж үзээгүй. Юу яриад байгаагаа ч мэдэхгүй байна. Тиймээс зүгээр л суу. Тэр өөрийгөө тоо томшгүй олон ярьцлагад ил гаргадаг. Хамас гэж яг юу болох талаар өчүүхэн ч ойлголтгүй нэвтрүүлэгчтэй ширүүхэн мөргөлдгөн энэ үхэнд. Тэр ердөө айлчлаар л ирсэн. Магадгүй хэдэн фалафел сэндвич идсэн баг. Тэгээд палестинчуудын туршлагад үнэхээр автаад ирсэн. Таны мэдэрсэн Палестин гэдэг туршлага боддоор байхчгүй. Гэхдээ тэд олон үзэгчтэй. Энэ нь ч түүнийг хилмигдүүлэх хоройх бай болгосон эрсдэлтэй байдалд байнга оруулдаг. 23 оны 10 сарын 7-ны хядлагаас хойш би хуваараа Хамасыг палестинчууд гэдгээс ялгахаа болсон. Учир нь үнэндээ палестинчууд гэж байхгүй. Хэрвээ тэд Израилийг өөрсдийн дайсан гэж үздэггүй байсан бол тэд бие биенээ алж чадах байсан. Тэгэд өөр яах ёстой байсан гэж. Том инээмсэглэлтэй сууж юу ч болоогүй юм шиг дүрсэхгүй. Барьцаалагдсан хүмүүс нэг нэгээрээ өгч байхад. Намайг хараарай. Би ч бас тэднээс хол зөрөөгүй. Яс арьс болтлоо л турсан. Та тэдний дотор амьдарч, тэдэнтэй хамт байж л тэднийг зөв төлөөлж чадна. Би еврейчүүдийн аврагч гэж өөрийгөө боддоггүй. Тэгж дүр хэсэгдэгчгүй. Израильд алдартай хүн болно гэж би хизээч бодож байгаагүй. 10 жилийн турш би нууцаар ажилласан. Миний оршин тогтнолыг хэн ч мэддэггүй байсан. Өөрийгөө илчилсэн мөчөөс эхлээд би өөр дээрээ үхлийн ял авчирсан гэсэн үг. Одоо би Америк нэгдсэн улсын хаанч чөлөөтэй алхаж чадахгүй. Учир нь фанатууд болон Палестины талын дэмжигчид араас минь хөөх эрсдэлтэй. Европ аюулгүй биш. Хэдхэн өдрийн өмнө зүүн өмнөд Азад байсан тэр газар ч аюулгүй биш. Би хаашаач явсан хүмүүс намайг таньж байна. Тэднийг өдөр намайг барихын цаг хугацааны л асуудал гэдгийг би ойлгож байгаа. Гэхдээ би харамсдаггүй.
Би тэднээс айдаггүй. Үхлээс ч айдаггүй. Эцэст нь хүн бүрл нэг өдөр үхнэ. Харин түүнээс өмнө бидэнд хийх асар олон ажил бий. Энэ дайнд намайг хамгийн их санаа зовоодог зүйл гэвэл бид Хамасыг ялж чадна гэдгийг би мэднэ. Өөрсдийн талд эргүүлэх боломжтой гэдгийг ч мэднэ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Гэхдээ бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Хамас бидний дундах хагаралд найдаж байна. Бүх антисемит үзэлтнүүд Израилийн эсрэг бүх хүчүүд засгийн газрыг нурна гэж тооцоолж байна. Би улс төрчдийн том шүтэн бишрэгч биш. Гэхдээ одоо бол засгийн газраас солих цаг биш. Засгийн газар нурж унах цаг ч биш. Учир нь тэгвэл бид ялагдана. Хамас амжилт гаргаж байна гэсэн тодорхой тохио болно. Израилийн ардчилсан үйл явцад гадны хүмүүс оролцох ёсгүй. Хүмүүс жагсаж үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Дараа нь сонгуульд оролцох хэрэгтэй. Шаардлагатай бол хугацаанаас өмнө сонгуул явуулах ч боломжтой. Хэрвээ тэр нь цорын ганц шийдэл юм бол. Гэхдээ би үүнийг зөвлөөгүй. Хин нэгний өмнөөс дэмжиж ярьж байгаа ч биш. Зүгээр л гаднаас нь харж буй хараат бос хүний байр сууриас ярьж байгаа гэдгийг ойлгоорой. Ганцхан зэрлэг балмад бүлэглэл удаа дараа хүн төрөлхтний эсрэг олон гэмт хэрэг үйлдсэн байхад бид тэднийг зөв үү буруу юу гэж өнөө хүртэл маргалцаар л байна. Түүний хувьд амнаас нь үргэлжсэн ч хамаагүй. Нэг чухал зорилго бий. Биднийг нэгтгэх. Би өөрийн хувьд Израилийг сонгосон. Учир нь хэрвээ зэрлэг хүчнүүд ялвал бид бүгдээрээ төлөөсийг нь төлнө. Бидний ороод буй гарцгүй мэдийн нөхцөл байдлыг тэр их нухацтай шинжилдэг. Би өөр яг ямар сонголт байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй байна. Засгийн газар Хамаас дарамт үзүүлэх, хүч хэрэглэхээс өөр нөлөөлөх боломжгүй болсон. Цорын ганц гарцсан мянган алуурчдыг суллаж, дайныг байх ёстой хугацаанаас нь уртсгаснаар Хамаас цаг хожиж, дэлхийд дахин улам их дарамт үзүүлж эхэлнэ гэсэн үг. Бид бүхний харж байгаа шиг тэд Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрч байна. Израильд хориг арга хэмжээ хүртэл тавьж байна. Олон альчилсан улсууд мусульман хүмүүс таалагдахын тулд еврей цөнхийн эрх ашигт хар шалхам хийж, терроризмыг урамшуулж, Израилийг буруутгах замыг сонгож байна. Бууж өгөх нь Израиль төдийгүй дэлхийд даяарх еврей хүмүүст үхэлд хүрэх аюултай үр дагавар авчирна. Харин бид энэ тэмцлийг хэр удаан үргэлжилсэн ч хамаагүй. Үргэлжлүүлж чадвал бүх террористууд болон тэднийг дэмжигчдэд Израиль хизээж террористуудын тавьсан шаардлагад бууж өгөхгүй гэдгийг ойлгуулж чадна. Тиймээс бид жаахан ч гэсэн илүү дарамт үзүүлж, барьцаалагдсан бүх хүмүүсийг хамарсан гэрээ байгуулж чадна гэвэл би үнийг дэмжинэ. Энэ бол хамгийн бодиттой хувилбар гэж бодож байна. Гэхдээ нэг асуудал бий. Хамаас эрх барьсан хэвээр үлдэнэ. Энэ бол маш том асуудал. Учир нь гэвэл Газад хийсэн бүх хүчин чармаалт талаар болно гэсэн үг. Тиймээс Хамасыг эрх мэдлээс зайлуулах баталгаагүйгээр бид энд дайнд ялж чадахгүй. Таны бодлоор одоо Хамасыг хэн удирдах байна вэ? Одоогоор удирдах байгаа нь цэргийн жигүүр. Барьцаалагч хүмүүс тэдний гарт байгаа. Эцсийн шийдвэрийг ч тэд гаргаж байгаа гэж би боддог. Тэдний хувь заяа барьцаалагдсан хүмүүсийн хувь заяатай холбогдсон гол асуудал. Хамгийн сүүлчийн барьцаалагдсан хүнийг буцаавал тэдний хувьд бүх зүйл дуусна. Өөр юу ч үлдэхгүй гэдгийг тэд мэдж байгаа. Тэр ямар ч хийсвэр төсөөлөд автдаггүй. Бидний хэлсэнчлэн тэрээр Хамасыг маш сайн мэддэг. Түүний хувьд Израиль болон дэлхийд даяарх еврейчүүдийн өмнө ганцхан сонголт байгаа нь хүмүүс үүнийг ойлгох ёстой юм. Хэрвээ Хамас өөрсдийн аргыг дэлхийн бусад жихадистуудад амжилттай байсан гэж нотолж чадвал энэ нь хүн төрөлхтний соёл иргэншлийн төгсгөл болно. Засгийн газрын эсрэг жагсахын оронд Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрөөд терроризмыг шагнаж буй Францын эсрэг яагаад бид эсэргүүцэл илэрхийлэхгүй байна? Бусад элчин сайдын яамнуудын эсрэг бид яагаад жагсахгүй байна? Та үнийг боломжтой гэж бодож байна уу? Хамасыг ялах гэж юу? Энэ бол мэдээж боломжтой. Гэхдээ бид ялахад шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй. Илүү төсвөр төвчээртэй байх хэрэгтэй. Бид эв нэгдэлтэй байгаагаа, энэхүү сэтгэл зүйн дайралтуудын улмаас бид бууж өгөхгүй шийдэмгий байгаагаа, ямар ч золиос гарсан бай бид бүхий л хүч чадлаараа тэмцэх зоригтой байгаагаа Хамааст харуулах ёстой. Барьцаанд байгаа израильчууд бидэнд үнэхээр чухал боловч дэлхийн нийтэд Израилийн ард түмний ялалт түүнээс ч илүү чухал. Учир нь израильчуудын ялагдал нь дэлхийд даяар тархсан еврей үндэстнүүдэд үхлийн үр дагавар авчруулах боломжтой.
Энэ бол миний хамгийн том санаа зовнил. Хэрэв бид Эв нэгдэлгүй хэвээр байвал ялагдахад ойрхон байх бол. Маш их баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Ойлгосонд баярлалаа. Энэ бол яг одоо нэн тэргүүний асуудал. Бид бие биеэ болон өөрсдийгөө шүүмжлэхээс илүү чухал ажилтай. Үүнийг үнэхээр зогсоох хэрэгтэй. Энэ бол еврейчүүдийн хэв маяг гэдгийг би мэднэ. Бас үнэлдэг. Энэ л еврей ард түмний гайхалтай болгодог зүйл бөгөөд энэ үндэстэн маш онцгой гэдэгт итгэдэг шалтгаан байна. Тийм ч учраас дэлхийн бараг бүх өнцгөөс ирдэг дайралтууд надад нэг хамаагүй. Учир нь би хайрлаж, анхаарч, өвдөлтийг нь өөрийнх нь мэт мэдэрдэг хүмүүстэй л энерги зориулж байна. Ямар ч ялгуурлал байхгүй. Би Израиль. Бидний хувьд бүрэн ялалт байгуулна гэдэг нь дэлхийн давцанд маш онцгой байр суурь тавьчихна. Харин хэрвээ бид ялагдвал, эсвэл дор хаяд сэтгэл санаагаараа ялагдвал, дэлхий бидний эсрэг ирэх болно. Сайн сайхан бүхнийг хүсье. Танд маш их баярлалаа. Баярлалаа.